За би монголглаад басан ойлгохгүй байгаа нэг гурван зүйлээр тодруулж асууя даа гэж бодсон юм. Нэгдүгээрт нь ер нь энэ бодлого нь юу юм бэ? Гол одоо философи, гол концепц нь ер нь яах гэдэг. Нэмэгдүүлэх гэдэг юм уу, хорогдуулах гэдэг юм. Тэгээ өөрөө чинь яриад байгаа нэр томьёон дотор тэр өсөрсөн цуслаг гэж байна. Тасарсан цуслаг гэж байна. Ингээд янз янзын нэр томьёонууд л орж ирэл яваалах юм. Яг эцсийн энэ хөлж одоо бас нэг ерөнхий нэг том философи ирэх байдаг байлгүй дээ. Нэг ерөнхий том нэг бодлого байгаа байлгүй дээ. Тэрнээс нэг хоёр хүнийг нааш нь энэ орж ирээд нэг гурван хүн улчаад буцаах тухай асуудал биш баймаар. Тэгэхээр тэр маань одоо жоохон юу юм бэ гэдгийг нэгдүгээр хэлж өгөөч гэж асууж байна. Хоёрдугаарт нь энэ дөрөвдүгээр зүйлийн 4-1-1 дээр чинь Монгол улс давхар харьяаллыг хүлээж зөвшөөрөхгүй гэж биччихсэн байж байгаа. 4-1-3 дээр бодох тэр давхар харьяалал үүсгэсэн Монгол улсын иргэнийг төрийн албанд ажилуулахгүй гэдэг чинь. Тэгээ одоо энэ чинь одоо яг юу гэсэн үг юм бэ? Түрүүн ч бас хүмүүс асуугаал шиг байна лээ. Тэгээд хариулахгүй шүү дээ нэг хэлэхэд бол. Эргэж тойрсоор байгаад тэгээд алга болсон. Хоёрдугаар асуудал нь энэ. Гуравдугаар асуудал нь зүгээр сүүлийн үед энэ тэнд бас нэг сөрхий яригдал ялангуяа тэр Европын орнууд Оростой холбоотой мэдээллийн хэрэгслэр л гараад байна л да. Хүүхдийн одоо үржлээд авчдаг. Тэгээд дараа тэрийг зодож нүдээд алж хятаад ингээд хажим болдог. Тэгээд тэр чухам тэр хүүхдийг одоо хэн эрхийг яаж хамгаалах юм бэ гэдэг асуудал бол ялангуяа Америкт бол тэр юмнууд бол нэлээд хэд гарлаа гэж сони хэвлэлээр гарч ирсэн. За Скандинавын орнуудад болохоор Оросууд бас нэлээд амьдардаг юм шиг байгаа. Тэгээ Орос хүмүүсийн тэр хүүхдтэй хүмүүжүүддэг арга, хүүхдтэйгээ харьцдаг арга, манай монголчуудын ч гэсэн бас нэг арга элдв янзын бол өөр л байдаг л да. Тэгэнгүүт нь л шууд эцэг эхээс нь хүүхдийн салгаж аваад та хүүхдтэйгээ харьцаж чадахгүй ингээд эцэг эхээс нь шалгаж аваад тэгэл хоёр тусад нь байдгаал ингээд явд. Тэгэхээр дахиад нөгөө тухайн улс орны иргэний асуудал байгаа байхгүй юу? Айл улсын иргэн тэгээ тэр иргэний чинь одоо эрх ашигыг хамгаалдаг юм энэ төр гэдэг маань жоохон юу байх юм. Бид нар ч одоо энэ чинээ бол бас нэг тиймэрхүү заалтууд оруулчихсан байж та одоо ердөл Монгол улсын иргэн юм бол одоо ер нь бараг л очоод дан байлдаан зарлал мондгол хамгаалчих юмар л юм биччихсэн байж та. Тэгээ тэрийг хэрэгжүүлж чадах тийм механизм нь байгаад байгаа мó юу гэсэн. Нэг ийм гурван асуултанд хариулж өгөөч.